Заасан байх нь жилийн 46 дахь 7 хоногийн мэндийг хүргэе. За тэгээд 7 хоног болгон үргэлж байгаа Market Watch. За өнгөрсөн 7 хоногт бид нар мэдж байгаа нэг government shutdown байгаатай холбоотойгоор non-farm мэдээ бол өнгөрсөн 7 хоногт мөн адил гарсангүй. За зарим мэдээлүүд ингээд хойшлоод байгааг бол одоо бид бүгд бол анзаарж байгаа тий. За ерөнхийдөө энэ Америк нэгдсэн улсын засгийн газар хаалттай байгаад ингээд 39 маргааш ингээд 40 дэх хоногоо болох гэж байна. За гэхдээ магадгүй маркет дээр ямар хөө мэдээлүүд яваад байна вэ гэхээр хагасаа бүтэн санд өчигдөр жишээлбэл хагасаа өдөр энэ хоёр намууд маань хоорондоо хилцээр ихээр уулзалтуудыг хийж байгаа юм байна гэдэг ойролцоогоор 5 цаг ярилцсан боловч хараахан дуусгаж чадаагүй. Тэгээд дахиад бүтэнсээ өдөр энэ яриа руу орж байгаа. Тэгэхээр магадгүй энэ 40 өдрийн түүхэн хамгийн урт энэ засгийн газрын хаалт эх 7 хоногоо дуусгах болох болов гэсэн хүлээлт маркет дээр үүсэж байна гэсэн үг. За тэгэхээр мэдээж хэдүүлээ нэгтгэс харъя те. За өнгөрсөн 7 хоногийн хувьд долларын индекс бол үйл ялэг чангараад дэшегээ гарч ирсэн. За бидний нэлийн хүлээлт өндөртэй байсан таацнаас дэшегээ сэтлээд буцаад нөгөө бүс рүүгээ pullback хөдөлгөөнүүдийг бол гаргаж байна. За эргээд энэ бүс рүү орж ирэх үү, энэ чинээс support аваад дэшегээ ахаад хөдлөх үү гэдгийг бол бид эх 7 хоногт харах нь байна. За volume арилжаалагдчих байсан 4 сараас хойшоо арилжаалагдж байсан үн цэний олсон энэ бүсийн волюмтай энэ таазыг бол дэшегээ сэтэлсэн. Тэгээд энийг эрх нэгтгэхэд доллар үргэлжлээд чангарах уу гэдгийг харцгаах нь. За мөнгөний бодлогын хүүг бол 12 сар дахиад сулруулна. Тэгэхээр хүчтэй хөдлөх болов зүгээр магадгүй баг зэрэг энэ хавцаа хөдөлгөөнүүд гаргаж жагаад хэдийгээр хүчтэй дэшегээ хөдөлж чадсан ч гэсэн буцаж унах болов харцгаая тийм ээ. За алтаараа үргэлжлүүлээд тийм ээ. За алтны хувьд үндсэндээ өнгөрсөн 2-7 хоногуд гарч ирсэн таамагуудынхаа бүс дээр л арилжаалагдаж өнгөрлөө тийм ээ. За уналтаас хойшоо нэг ийм бүс. За энэ хоёр одоо волюмтай арианууд буцаад нэгдэх болов нийлээд том бүтц болох болов гэсэн хүлээлтийг бол үүсгэж байгаа. Үндсэндээ өнгөрсөн 7 хоног мөн одоо дэшегээ хараахан энэ бүсийг сэтэлж чадаагүйгээр доотлохоо доор бүс хоорондоо арилжаалагдаж дууслаа. За тэгэхээр магадгүй богны арилжаачдын доотлолт үүсэжсэн шалны бүсүүдээс 7 хоног орох боломжууд биднэрт байсан. За хамгийн өнгөрсөн 7 хоногийн хамгийн доотлын одоо арилжаалагдсан бүс бол энэ 4000-3920 орчим үеийн бүс рүү орж ирж хатгаад ингээд дэшегээ энэ рүүгээ ороод ирчихсэн тийм. За тэгэхээр эх 7 хоногт бид энэ бүсийг дэшегээ сэтлээд энтэйгээд нэгдмэл нэг бүтц болж чадахгүй гэдгийг харах нь. За ингээд одоо энэ үүсэж байгаа бүтцийн волюмыг харах юм бол мэдээж энэ бүсээс дэшегээ сэтэлж чадахгүй байгааг бол харж байгаа. За тэгээд хэрвээ энэ дээр ирэх үед дахиад шорт арилжаа хийх үү? Дахиад шортын арилжаа харах уу? Энийг сэтлэхээр нь буцаагаад pullback дээрээс нь long гэж харах уу гэдгийг эх 7 хоногт бид харах нь. За арай нэг том зургалтаар бид нэг иймэрхүү налуутай паттерн явж явах магадлалтай гэж яригдчихсэн тийм. За ингээд нөгөө налуу зураад одоо техник шинжилгээний ингээд яг налуунд итгэхэд арилжаа хийгээд жоохон төвөгтэй байгаад байдаг миний хувьд. За тэгэхээр нөгөө мэдээж нөгөө нэг арилжааны сетапуудыг хүлээх шаардлагатай болдог. За энэ налуу би магадгүй зүгээр иймэрхүү бас болоод ороод ирж байгаа юм болов уу гэж зүгээр хувьдаа харж байгаа. За нэг иймэрхүү налуу байхад ч хүртэл мэдээж болох гэдэг тийм. За энэ паттерн өөрөө дээрээс орж ирсэн хүчтэй импульсив хөдөлгөөний consolidation хөдөлгөөн болоод цаашдаа алт унах уу гэдэг том асуудал руу орж ирж байна. За мэдээж энэ паттерны налуу нэлээд тийм хурц биш нэлээд одоо яг 90 градус руу нэлээд төгссөн бишээ 0 градус руу нэлээд төгссөн байгаа учраас энийг ямар нэгэн байдлаар сэтэлсэн ч гэсэн хэр хол явах бол гэдэг жоох эргэлзээтэй болчихж байгаа. Гэхдээ мэдээж бид цаашаага энэ хөдөлгөөнүүд дээр хэрвээ та дов паттерн ашигладаг бол тийм дов үүсэж тэрийг эвтхийг хүлээхээс байхгүй. Тэгэхээр алтан дээр магадгүй нөгөө түрүүний яриад байгаа бүсийг эх 7 хоногт нэг дэшегээ сэтлээд дээгүүр мэдээч нэг дов үүсэж таарна. Тэрийг сэтэлснийхэн дараагаар энэ налууг одоо сэтлээ доовор илүү confirmation авч арилжааны шийдвэр гаргах шаардлагатай гэсэн үг. Мэдээж энэ маань зөвхөн одоо дов паттерн ашигладаг одоо техник шинжилгээний арга барил шүү дээ. Тэрнээс бол яг ийм 100%-аар 100% ийм хөдөлгөөнтэй явна гэсэн утга санаа бол бас биш тийм үү. За тэгээд би ингээд нөгөө хоёр өнцгөөс нь харуулж бүгдээрээ л өөр техник шинжилгээнүүдээс хамаарч одоо арилжааны шийдвэр гаргаж байгаа учраас аль болох чаддаг мэддэг арга барилуудаараа том зургаар нь жижиг зургаар нь харьцуулж харж байгаа ийм одоо маркет гаж болох үс хөдөлгөөн бол гэж харж байгаа л гэж ойлгох хэрэгтэй. За тэгээ мэдээж энэ дээр байгаа бүсүүдийг
За энэ голын бүс энэ дээр байгаа бүсүүдээс илүү консультейшн авах болов одоо эсэргүүцэл авах болов гэсэн хүлээлт бол байгаа. За энийг хэрвээ дэшег сэтгэл гараад ирэх юм бол буцаж орж ирэх тэр момент энэ нь өөрөө дэшегээ тэмүүлэхдээ энэ чи сэтэрч гарч ирсэн бүсүүд рүү явах гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүд бол өмнөх 7 хоногт бол яригдчихсэн. За энэ магадгүй хэрвээ энэ тодорхой хэмжээний хугацааны өсөлт гарлаа гэж буцаагаад том дараагийн шорт хөдөлгөөний бас оройнууд байх юм болов гэсэн иймэрхүү хүлээлт бол байна. За гэхдээ алтыг одоо үргэлжлүүлээд цаашаа all time high хийгээд явах уу гэдгийг харцгаах. За өнгөрсөн техник шинжилгээ гэдэг бол түүхэн бас үзүүлэлтүүдийг нэлээд харуул арай илүү юу байгаад байдаг те. Одоо юу гэдгийг түүхэнд үүссэн зүйл өгтлүүдийг бид нар харах зүйтэй болов гэж боддог. За 2011 оны all time high хаш үүссний дараагаар тэ яг одоогийн хөдөлгөөнтэй маш төстэй 2 дээрээ одоо double top гэж ярьдаг те 2 удаа шалгаад доошоо хөвчтэй унснаас хойш буцаж өсчөөд тэр тухайн бүсүүдээс энийг эслэг гараар явж байгаа энэ бүсүүдээс дээшээгээ гарч ирж чадахгүй маш удаан хугацаанд бас арилжаалагдчих байсан. Нэг гих жишээний за ийм зүйл өгтөл байдгийн байна гэдгийг бид нар бас мэдэх ёстой. Нөгөө унсан юм өсөж өссөн юм унна гэдэг шиг мөнхийн усаад мэдээж өсөд явахгүй те. За энэ сүүл ковидын үед гаргаж ирсэн зүйл те all time high хийснийхаа дараагаар бас доошоо ингээд хажуугийн хөдөлгөөн рүү consolidation буюу өөрийнхөө үнцнийг олсон ийм бүтцийг бас үүсгэж ирсэн. Энэ бас нэлийн урт хугацааны бүтц болж ирсэн. За ингээд дэшег өсөлтөнд явах үед бол жижиг ийм бүсүүд бол үүсэж ирсэн. Хамгийн сүүлд нэлийн урт хугацааны үүсгэсэн нь бол бас мэдээж өөрөө энэ тийм. Тэгэхээр бид алтыг их одоо цаашаа үргэлжлүүлээд 2025 оны төгсгөл 2026 оны эхийн үеэр ч юм уу үргэлжлүүлээд өсөд явахыг мэдээж одоо энд үүсч болох үс иймэрхүү таазууд үүссний дараагаар таамаглах хас өөр арга байхгүй техник шинжилгээний хувьд. За тийм байна. За тэгэд арай жижиг зүйл дээр ягаа ярьсан те. За тэгээд энэ хоёр бүсийг л маш сайн анзаармаар байна. Түрүүний хоёр бүсүүд дээр ирэх үү тийм ээ. Сэтэл чадах уу? Чадвал энэ хааш үргэлжлэх үү гэдгийг харах хэрэгтэй болох нэ. Тэр илүү алтан дээр day trading marker хийгээд явж байгаа нь одоохондоо юу юм уу да. Энэ өөрийнх нь одоо volume-ing багасж байгаа байдлыг ингээ хараад байх юм бол эцэрхий урт хугацааны төлөвлөгөө гаргаад урт том TP те холын TP тавиад явах юм бол яг энэ хажуугийн хөдөлгөөнүүд чинь өөрөө нэг яг энэ одоо value area-га үүсгэх юм бол энэ most likely буюу энэ хоёрын хооронд арилжаалагдах одоо магадлал тенденситэй болоо явцдаг шүү гэдгийг харуулж илээ. За Nasdaq за стокийн индексүүдийн хувьд бол өнгөрсөн 7 хоногт нэлээд хүчтэй уналтуудыг хийсэн. За өнгөрсөн энэ оны 4 сараас хойшоо байгаагүй уналтуудыг хийсэн юм байна. За тэгээд за юу харж болохоор нэтлээ харцгаая те. Энэ чинь нөгөө нэг юу байсан. За нөгөө хэдэн 7 хоногийн өмнө яригдчихсэн иймэрхүү чаналаар өсөд явж байна уу та тийм ээ. За энэ үед бас нэг ийм паттерн үүсээд дээшээгээ хөдөлгөөн хэрвээ энийг доошоо хосчлоод ороод ирвэл магадгүй энэ чи дов вебдрэл дээр энэ ахаад ч уналтын тренд үргэлжилж явах магадлалтай. Тэгэхэд хоёр тишээ төлөвлөгөө гаргасан. За мэдээж нэг нь л ажиллана. За хоёр дээшээгээ илүү өсөөд өссөн хөдөлгөөн маань нөгөө нэг налуугийн чинь дээдлийн бүс дээр очиж ахин нэг шалгаад буцаад энэ доотлогоо бүс дээр тухайн үеэс хойш бол нэг өсөлт нэг уналт яг энэ чаналын илүү налуу дээр одоо тий захирагдаж гэх юм уу яг энэ налууг барьж орж ирсэн байна. За тэгвэл хэдүүлээ жоохон харах өнцгөө өөрчлөөд одоо тэгвэл бид юу expect хийж болох вэ гэдгийг таамаглах гэж байна тийм ээ. За дээшээгээ өсөөд гараад явахдаа энэ таазыг дээшээгээ эслээд гарсан. За өнгөрсөн 7 хоногт энэсээ дээшээгээ хүчтэй хөдөлгөөнийг бас гаргаж чадаагүй буцаж орж ирсэн. За энэ өмнө нь үүсчихсэн all time ханшийн дээшээгээ сэтэлж байгаа үе. За тэгээд энэ маань өөрөө унаж орж ирээд ахаад энэ чи хамгийн өндөр энэ бүс дээр волюм татаад үзэх юм бол хамгийн өндөр арилжаалагдчихсэн бүс буюу point of control гэж ярьдаг. Энэ волюмын point of control дээр ирж хатгаад дэшег өслөө. За мэдээж энэ нөгөө AI-ийн хүчтэй хөрөнгө оруулалтуудын AI-ийн одоо хөөсрөл энэ гэж нэлээд яригдсан. За тэгээд энэ хятад болон Америк нэгдсэн улсуудын хоорондоо тэр газрын ховрын одоо худалдан авалтууд төр хийгдэж байгаа ориг гэх мэтчлэн зүйлүүд харьцангуй бас намжсан байна лээ шүү. Ер нь бол төр зогсоосон, богино хугацаанд зогсоосон гэдэг иймэрхүү мэдээлэлүүд орж ирсэн. За тэгээд хэрвээ эх 7 хоногт хүчтэй энэ буцаагаад дээшээгээ өсөөд явж чадах уу? Саяных тэ магадгүй бид нэр маш нөгөө ховрхон хардаг энэ өсөлтийн трендийн доотлын ёроол
байх уугүй юу гэдгийг бол бид мэдэхгүй байна. Гэхдээ одоо техник шинжилгээнд дээр юу бид нар харж болох гэдэг нь вэхээр хэрвээ энэ хүчтэй энэ маш хэмжээний волюм хураагдсан энэ тааз одоо энэ ханшиг хязгаарлаж эхэлнэ. Энийг хэрвээ гол нь дээшээгээ сэтэлж чадах юм бол магадгүй эх 7 хоногоос хавцааны зах зээлийг ахаад цаашаага өсөөд явах хөдөлгөөн хүлээж болохоор харагдаж байна те. Энийг дээшээ сэтлээд магадгүй pullback. За тэгээд хэрвээ доо эвдэд явах юм бол шүү дээ. Энэ дүүсэх доо эвдэд дээшээ сэтлээд ингээд явах юм бол бид илүү техник шинжилгээнийхээ confirmation-ыг авч илүү ихтгэл өнөмчлөлтөөр лонгийн оролдлогуудыг хийх юу үүсэх нэ. За тэгээд тэрнээс өмнө юу болж болохоор хэдүүлээ харцгаа те. За өнгөрсөн 7 хоногийн хүчтэй уналтан дээр уналт үсгээд за энд нэг маш жижигхэн шал буцаадын шалан дээр өгсөн тэр candle price action-ыг харахад бол энэ улаанлаа хэмжээс уулна сэл рүүд орж ирсэн боловч хүчтэй волюмаараа тавтахад хаагдаж дууссан. Тэгэхээр магадгүй энэ рүүгээ илүү pullback хөдөлгөөнөөс нэг лонгийн арилжаа байж болох юм тийм үү. За тэгээд ахаад доошоо хэрвээ энэ бүсийг энэ шалыг ханш маань respect хийгээд энэ чинээсээ дэшегээ өсгөж чадах уугүй юу гэдэг асуулт гарч ирж байгаа. За үгүй бол магадгүй ахаад нэг жоохон доороос энд үсэжсэн price action-ууд байна те. Эхлээд эсэргүүцэл авсан доошоогоо сэтэлж буцаж орж ирээд энэ чи үсгэж байгаа price action ингээд дэшегээ явж байгаа энэ байдал нь хэрвээ энэ бүсээс дэмжлэг авч чадахгүй бол ахаад ийшээгээ унж орж ирж энэ чи үлдсэн одоо чинь хүчтэй уналт хүчтэй өсөлт буцаад тавтахын орой гарсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр магадгүй энд бэлэгдээгүй захиалгууд үлдсэн байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр нэгд өдөр магадгүй эх 7 хоногудаар энд байгаа бэлэгдээгүй захиалгуудыг авч орж ирэх гэж ханш маань ахиж нэг унж орж ирэх магадлалтай юм. Тэгэхээр энэ хоёр бүс дээр баиудыг илүү харж босгооц харагдаж байна. За тэгээд энэ ханшийг бас нэг хязгаарлах юм энэ чи үүсэж байгаа багахан зэрэг шал энэ дээр энэ маань өөрөө уналтан дундаа бас price action эсэргүүцэл яаж исэн. Тэгэхээр энэ бүсүүдийг ажиглах энийг дээшээгээ сэтэлж гарч ирч чадах юм бол илүү бас цаашаага явах хөдөлгөөнүүд нь илүү гарч ирэх болов уу гэж би хувьдаа харах гэдэг байна. За 500-ийн хувьд бол ийм байна. За 100-ийн хувьд бас мөн ялгаагүй адилхан дуутай яг өдөр үүсгэж байгаа зүйлүүд нэлээд өсөлтөө байгаа. За илүү юу яа дөрөв цаг руу гараа. За нөгөө нэг л channel тийм өсөлтийн channel мөн адил. За энэ 500 100-ийн хувьд бол 500 арай илүү би нэг хэлдэг те aggressive хөдөлгөөнтэй учраас энэ налог дээшээгээ сэтэлчээд буцаад орж ирсэн. Буцаж орж ирэхдээ энэ дээдлийнхаа одоо таацснаас бас price action аваад сэтэлчээд буцаад pullback ингээд явж байгаа нь хүртэл энэ налог бол нэлээд ажиллаад явж байгаа урт хугацаанд ажиллаад явж байгаа болохоор нэлээд одоо те шийдвэр гаргаж болох үс иймэрхүү налуунууд явж гинэ удаа гэж харж байгаа. За тэгээд ундлт нь мөн адил налуугийнхаа доотлын бүс рүү нэлээд тийм болж орж ирсэн гэх мэтчлэн. За илүү жижиг цаг дээр. За тэгвэл одоо энэ нэг 4 цагт үүссэн энэ уналтаас өмнө энэ чи баярууд оролцсон байгаа тийм. Нөгөө л нэг өмнөх юу хай ханш энийг сэтлээд энэ дээрээс эсэргүүцэл авсан, support авч чадсан. Гэхдээ тийм өнгөрсөн 7 хоногийн хувьд бол энэ рүү хүчтэй илүү sell off буюу short-уудын ялалт байсан учраас энэ бүс рүү орж ирсэн. Одоо энэ дээр үүсэж байгаа price action энийг энэ чинээс үлдсэн одоо тийм short арилжаа нь илүү давмгааж ахиж нэг доошоо унгаж орж ирэх нь. За энэ хүчтэй буцаж өсөлтнөөс дутуу үлдсэн дахиалгуудыг энэ чинээс аваад ахаад ингэж гарч ирж чадах нь. За магадгүй илүү өндөр confirmation-ыг яг л энэ бүс дээр илүү өгөх юм болов уу гэж би харах гэдэг. Энийг дэшээ сэтлээд буцаад энэ чинээсээ pullback ингээд магадгүй хэрвээ энэ өсөлтийг цаашаага үргэлжлээд явна гэдэг төсөөлөл гарч ирэх юм бол тийм. Иймэрхүү зүйлийг хүлээхээр харагдаж болохоор байна. Pattern wise тэ trend line за тэгээд энэ volume-ийн одоо support resistance-ийн бүс value area-ийн энэ үүсгээд байгаа бүсүүд дээр гарч байгаа price action-уудыг хараад би нэг иймэрхүү илүү олж анзаарах гэдэг анализ гэсэн үг. За нэгд өдрийнхөө хөдөлгөөнөөр хэр дэшегээ өвчтэй явж чадах юм байгаа мөн адил энэ бүс рүү pullback харна ахаад 15 минутаар ахаад мөн саяны 500 дээр яригдсан тэ буцаж ирж pullback орж ирэх боломжтой зүйлүүд харагдаж байна. Үргэлжлүүлээд унах уу бид мэдэхгүй хүчтэй өсөд явах уу бид нар мэдэхгүй. Тэгэхээр бид оролдлогуудаа л эх 7 хоногудаас сайн төлөвлөгөө гаргаж аваад оролдлогуудаа хийж үзэхээс доор арга байхгүй. За нэг иймэрхүү байна. За энд чинь түрүүний үсэд байгаа таацсан. Энэ хоёр ерөөсөө ингээд адилхан байгаа ч тийм. 500 102 явд бол за 30-ыг нь харчээ заяа. За хэдүүлээ 30-аа харчээ. 30 маань бас илүү нөгөө хоёроо бодвол одоо нэлээд цэвэрхэн бүсүүд үсгээ яваад байдаг. За энэ өмнө нь бид нар харж ирсэн арилжааны шийдвэр гаргаж болох үс байгаа гэсэн бүсүүд тэмдэглэлгээд үлдчихэж. За саяны хөдөлгөөн маань одоо ингээд анзаарах юм бол 30 дээр хүчтэй доошоо энэ бүс рүү орж ирээгүй тий. За энд сэтлээд гараа явж исэн
өсрүүгээ баг зэрэг сэтэлсэн ч гэсэн ер нь доошоо хүчтэй уналт бол байгаагүйгээр буцаж гарч ирж байгаа харагдаж байна. Булси те earning-ууд бол явагдаж байгаа. Earning-ууд ихтэй том компаниуд бол нэлээд дуусгуур болчихсон байгаа. Одоо Nvidia л хүлээгдэж явах хэвээр. Нэг сар ирэх 7 хоногт байна уу? Байгаа бах. За энэ паттерн өөрөө цаашаага хүчтэй үргэлжилсэн өсөлтийн паттерн байж чадах уу? Бид одоохондоо мэдэхгүй. Энд доо higher lower high үүснэ. Тэгээд магадгүй pullback-наас нь энийгээ дэшегээ сэтлэх үед ахаад энэ чи жижигээр үүсгээд ахаад энийгээ сэтлээд confirmation ч авч өгч болох юм тий. Тэгэхээр бид энэ нэг доовыг ямар ч хэлсэн шин доов үүсгээд орж ирэхдээ нь бол харах нь байна. За энд магадгүй хүчтэй одоо өсөлт үргэлжлээ явчих юм бол шууд энэ чинээсээ бас ламаагаар татангуудаа ингээд бас үргэлжлээд явчихдаг. Харцгаая оны төгсгөл болж байна. Маш их holiday-нууд ирэн. За holiday гэснээс эх 7 хоногийн 2 дахь өдөр бол юу байгаа юм бэ лээ шүү. Нью-Йоркийн зах зээл маань бол хаалттай байгаа харагдсан тий. Ой 11 сар 9 шүү дээ тийм ээ. За 2 дахь өдөр. За Еврозон, Канада, Америк гэх мэтчлэн энэ ямар нэгэн holiday болж байгаа Veterans Day буюу энэ магадгүй дайнд оролцсон одоо хуучин цэрэг хөгшчүүд байдаг тий. Тэр хүмүүст бас зориулсан тийм хүндэтглийн амралтын өдөр юм шиг байна. Ямар тач маркет маань бол хаалттай байх нэ гэдгийг анхааралд авчна. За тэгээд PPI-ийн мэдээлэл гарна. Энэ бас нөгөө нэг CPI-даа нөлөөлж идэг жижиг макро эдийн засгийн үзүүлэлт байгаа бах. За энэ мэдээ бас гарах нь үгүй юу харах хэрэгтэй. Нөгөө нэг government shutdown-тай холбогдолтой зарим нэг мэдээлэлүүд бол гарахгүй байгаа шүү дээ. PPI, CPI. Энэ чинь CPI-нээс. Тэ инфляцийн түвшний мэдээ. За инфляцийн түвшний мэдээ бол бас гараа яваад байгаа. Тэ эн чинь ямар хурдан болж байна вэ? Чин саяхан гараагүй лөө. Хугацаанд гараагүй байжгаад 10 сарын төгсгөлөөр гаргацсан шүү дээ. Тэгээд их ойрхон санагдаад байгаа юм байна. За 9 сард 10 сард инфляц ямар байсныг энэ 13-ны өдөр буюу эх 7 хоногийн 4-р өдөр гарах нь үгүй харцгаа энэ мэдээлэл одоохондоо байгаа боловч тухайн цаг төхөд ирэхээр ингээд листнээс алга болчиход байгаа шүү. Тэрийг бас анзаарцгаая те. За. Тэгээд нэх олон юу яахгүйгээр яг юу ячи нэрээ. Газрын тос болон биткойныг харна. За, тийм crude oil-ийн хувьд маань за нөгөө 2-7 хоногийн өмнө яригдчихсэн энэ хоёр бүсийг анхаарах хэрэгтэй гэсэн бүсүүд рүү бүсээсээ унаад ороод ирсэн. Энд нэг бүсээсэн, энэ доор нэг бүсээсэн. Энэ бүсүүд рүү ямар ч хэлсэн үргэлжлээд нөгөө нэг Америкчууд, Оросын тэгээ хоёр нефтийн одоо компани дээр бас хориг тавьсан байсан. Тэрнтэй холбоотой өсөлт гарч ирсэн боловч шууд үргэлжлүүлж үсч чадаагүй. За тэгээд энэ уналтуудыг энэ хөдөлгөөнүүдээс харж болохоор байсан юм байна. За ямар ч гэсэн энэ хоёрынхоо бүсэд буцаад унаад ороод ирсэн юм байна. За эргээд харахад тэгвэл энэ маань юу болж болох вэ? Үргэлжлүүлэх бас паттерн үүсэж байгаа харагдаж байна тий. За эдгээрээ чи хэрвээ энэ үргэлжлүүлж өсөх бол энэ чинь нэг иймэрхүү паттерныг бүтцсэн үсээ явж байгаа харагдаж байна тий. Тэгэхээр илүү нөгөө паттерны яврал дээр бас риск энтриг гэхээсээ илүүтэйгээр энэ доовуудыг нэвтүүлж илүү confirmationтай mid swing тий swing төрлийн ярилцаанууд хийвэл зүгээр байгаа гэдэг тийм үү. За тэгэхээр одоо бид юу анхаарах гээд байна вэ гэхээр за энэ нэг өмнөх зургуудыг нэг яасан авах гэж. Энд нэг үүсээд байгаа бүс жижиг цагийн давууд энэ чи яваад байгаа шиг байна тийм үү. Энд тэгэхээр магадгүй ханш маань энийгээ дээшгээ сэтлээд довын confirmation аваад буцаж ирж pullback. Энэ чинээс нь магадгүй лонгийн оролдлогод хийж болохоор хэрвээ энэ хөдөлгөөн гарч чадах юм бол шүү дээ. Магадгүй энийгээ сэтлэж чадахгүйгээр ахаад ч нэг ёрол хийхийг үгүйсэхгүй. Тэгээ ахаад энэ чи хайрлаа үсгээд хизээ нэгэн цагт энийг дээшээ юм уу доошоогоо сэтлэх үед нь энэ confirmation аваад арилжаа хийж болохоор байна. За үргэлжлээд доошоогоо унах магадлал байгаа юу гэхээр байгаа. Доор бас бүсүүд байгаа тийм. Энэ өсөлтөнд дунд үүсгэж ирсэн price action-уудыг харах юм бол энэ чи эрд спорт тэгээд буцаж орж ирээд энэ price action-ыг харахад дахиад энэ чи ус захиалга үлдсэн бүсүүд байж болох юм. Тэгэхээр энэ эх 7 хоногт ингэж цэцэрхүү ахиж нэг доошоогоо хөдөлгөөн байгаа юу гэдгийг харах хэрэгтэй. Мэдээж доорийнхоо confirmation-ыг хүлээх юм бол нэг орлон оролдлого хийхгүйгээр хүлээцтэй байж чадах юм бол энэ confirmation нь бол яг бүтцтэй задлах үед хангалттай өгч чадхаар харагдаж байна. За, биткойн дээр чинь бий байгаад байгаа шүү дээ. За нэг нэлийн том зураглалын юу байгаад байгаа тийм сэрий.
За нэг иймэрхүү налуу дээр тухайн үед энэ оройнууд дээр бас яриа хийгдчихсэн юм байна. За үндсэндээ буцаж унаж орж ирээд энэний ярал руу орж ирж байгаа харагдчихэв. За энэ фичерсийн ханшин дээр нь илүү жижиг цагууд дээр нь тайлбарлаад явцсан байгаа болохоор фичерсийн ханш руу орчих тийм ээ. За daily chart. За энэ том өмнө нь үүсгэж исэн юу бүс рүү ороод ирсэн. За хэрвээ та санаж байгаа бол өмнөх вебинаруудаар энэ бүс дээрээс нэг шорт орох, энийг дэшегээ сэтэлж гарч чадахгүй бол энэ чинээс short reaction орж ирэх магадлал өндөртэй юм байна. Хэрвээ энийг дэшээ сэтгэлээ гаргах юм бол энэ чинээс араас нь long, аггүй бол энэ чинээс short орно гэсэн төлөвлөгөө гаргаж ирсэн. Энэ маань бол short нь ажиллаад за энэ бүс энэ тэ өсөлтөн дунд үүсээд явж исэн энэ order block ledge энэ ханшууд руу унж орж ирэх магадлалын талаар ярьж исэн. За тэр хөдөлгөөн маань мэдээж гарсан байна. За энэ чи хийж болохоор байсан. Эхний ирж шалгаан дээр нь биш, хоёр дахь pullback хөдөлгөөн дээрээс нэг чинээс нэг юм short орж болохоор байсан. За тухайн үед бол яг энэ патернийг хараад ахиж нэг дэшегээ хөдөлгөөн орж ирснийхэн дараагаар short орвол илүү тохиромжтой болохыг ярьж байжээ. За тэгээд мэдээж одоо long арилжаа харж болох уу гэхээр мэдээж болно. За тэгэхээр long буцаад энэ бахан зургнуудыг л арилгах гэдэг юм л да. Эднэрнийхэн бид байж явал бас дараа нь юу ярьж ирсэн харахад амар байгаа гэдэг. За энэ чартн дээр ярьчих. Баг цаг. Нарт юу хэрэгтэй гэхээр баг цаг хэрэгтэй. За ингэж хэл та гэж хамаг. Энэ дээр хамаг юм алдагч. За ингээд сайхан цэвэрхэн чарттай болчих. За одоо бид нарт юу анзаарэгдэж байна те. Энэ хажуугийн хөдөлгөөний таанц буцаад доош өсөлттэй энд нэг чухал бүс үүсгэсэн байна. Анзаарэгдэж байна. Ханш энэ рүүгээ тэмүүлж өсөлт гаргаж орж ирэх магадлалтай. Энэ чинээс ханш өөрөө ямар нэгэн эсэргүүцэл price action өгөх магадлалтай. Энэ голын бүс бол иймэрхүү байдлаар анзаарэгдэж байна миний хувьд. За энэ чинээс уналтан дунд бүх бол юм байна. За мэдээж те нэг иймэрхүү байдлаар харагдаж байна. За бүр илүү жижиг цаг дээр 30 минутын дээр ахаад ханшиг эргүүлээд доошоо анзаарах price action харах бүс бол энэ чигээс харагдаж байна те. Энийг дэшегээ сэтэлж гарч ирж чадах юм бол бага зэргийн өсөлт төрөний энд яригдсан бүс рүүгээ. За тэгээд энэ маань доороо бас хөөхөн хоёр удаагийн шалгалт хийгээд бидний одоо хэлж мэдээдсэн юмснаар double bottom иймэрхүү патернийг form хийж байгаа харагдаж байна. Гэхдээ бид энийг яадаг вэ гэхээр дэшегээ сэтлээд pullback-наас нь илүү орол энэ патерны өөрөх нь оролтын confirmation болж өгдөг. За гэтэл энэ pullback ч өөрөө заавал энэ чинээсээ бас цэвэрхэн аваад идэв. Доошоо бас захиалгууд хаана захиалга энэ рүүгээ орж ирчээд ингээд явах бас үе байдаг шүү. Тэгэхээр энэ хөдөлгөөн гарсны дараагаар хийгдэх арилжаанууд энэ чинээсээ short дахиад унаад ороод ирж өөхийг үүсэхгүй long-ийн энэ дээрээс унж орж ирж байгаа уналт чинь өөрөө трендээ эргүүлж байгаа ямар нэгэн одоо сигнал юу confirmation бол өгөөгүй байна гэж харах хэрэгтэй. Яг уналтын хувьд бол түрүүний бүсүүдийг харах юм бол нэлээд сайн унж өгсөн бас reasonable те бүсүүд дээр ирээд ханш эсэргүүцэж байгаа ийм хүү дургууталтай харагдаж байна. За тэгээд энэ том бүтцээр нь ингээд волюм энэ волюм чи хаанаас татагдсан байна. За ингээд харж үзэх юм бол тэ энэ чи хүчтэй шал эндээс тааз энэ хоёрын хооронд хөдөлгөөнүүд сүүлийн бүтц дээрээ за энэ сүүлд all time high хийсэн ханш энэ сүүлдгийн тэрнээс өмнөх гэсэн үг энэ хамгийн сүүлд all time high хийсэн ханшууд чинь өөрөө энэ том бүтц рүү буцаад ороод ирсэн байна. Ханш ахаад энэ чинээс унж болох уу болно тийм үү? Энэ шалыг доошоо сэтгэх юм бол ахаад ч уналтын хөдөлгөөн ахаад энэ яроолууд руу ахаад энэ бүсүүд рүү унаж орж ирэх боломжтой болно гэсэн үг шүү. Тэгэхээр эн чи одоо ингээд хангалттай унтсан байгаа юм чи надад ийм спорт байгаа юм чи гих одоо ойлголтоор зөвхөн энэ чинээс өсөх талын арилжаанууд харах юм бол тэ хит одоо техник блоконд орж улаарад яг ганцхан өснө гэдэг ийм бодлоор long ороод авах юм бол энэ маань өөрөө энэ бүсүүдээс дэшегээ сэтэлж гарч ирж чадахгүйгээр магадгүй иймэрхүү патерн нэтер форм хийгээд иймэрхүү бүтцийгээ дахиад ч доош унах магадaltaй гэдгийг бас нөгөө талд харгалзаж үзэх хэрэгтэй баха гэж бодож байна. За окей. Энэ 7 өдрийн маркетуудыг маш товчхон short and sweet явчих. Бүгдээрэнд нэр 7 өдрийн арилжаанд нь амжилт хүсье. За тэгээд бид бол school дээрээ яг 7 өдрийн 2 удаа live webinar session-ууд хийгээд арилжаа хийж байгаа залуустай асуултанд нь хариулаад маркет дээр хамтдаа төлөвлөгөө гаргаад одоо арилжаануудыг хийгээ явж байгаа зөвлөгөө менторуудын дотор бас хийгдээд явж байгаа шүү заяа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол магадгүй манай пэйж хуудас за над руу Discord-оор найзууд бол холбогдоод манай мэйл хаяг руу чөчөж болно. Facebook байж байгаа мэдээлэл авч болно гэсэн үг. За тэгээд бүгдээрэнд баярлалаа. Эх 7 өдрийн арилжаанд нь амжилт хүсье. Баяртай.